логарифм функц. За тодорхойлолт хэрвээ А нь 1-ээс ялгаатай, А нь тэгээс их, Б нь тэгээс их байх АБ тооны хувьд А-гийн К зэрэг нь Б-тэй тэнцүү бол К тоог Б тооны А суурьтай логарифм гэх бөгөөд К тэнцүү логарифм А суурьтай Б гэж тэмдэглэдэг. За Б тоогоо логарифмын доорх тоо А тоог логарифмын суурь гэж нэрлэнэ. Б тэнцүү АК гэдэг маань эндээс К тэнцүү логарифм А суурьтай Б-тэй тэнцүү байна. За логарифм дараах чанаруудтай А-гийн логарифм А суурьтай Б зэрэг нь Б-тэй тэнцүү. Логарифм А суурьтай BC-гийн үр жур маань логарифм А суурьтай Б дээр нэмэх нь логарифм А суурьтай С-тэй тэнцүү. За 3 дугаарх нь логарифм А суурьтай Б хувахан С гэдэг маань логарифм А суурьтай Б-гээс хасах нь логарифм А суурьтай С-тэй тэнцүү. 4-дүгээрт нь логарифм А-гийн М суурьтай Б-гийн М зэрэг гэдэг маань N-ийг хувахан M-ийг өөрчдөг нь логарифм А суурьтай Б-тэй тэнцүү байна. 5 дугаарт нь логарифм А суурьтай Б маань логарифм С суурьтай Б-г хуваах нь логарифм С суурьтай А-тай тэнцүү байна. За жишээ нь дараах илэрхийллийг хялбарчлаарай гэж байна. За логарифм 8 суурьтай 2 нэмэх нь логарифм 8 суурьтай 32. За энэ маань нэмэх тэмдэгтэй учраас логарифм 8 суурьтай 2-ыг үрждэг нь 32 болоод энэ маань логарифм 8 суурьтай 64 буюу логарифм 8 суурьтай 8-ын 2 зэрэг гээд энд 2-тэй тэнцүү. За дараагийн жишээ маань логарифм 2 суурьтай 10-аас хасах нь логарифм 2 суурьтай 5. За энэ маань мөн дундаа хасах тэмдэгтэй байгаа учраас логарифм 2 суурьтай 10-ыг хуваах нь 5 болоод энэ маань логарифм 2 суурьтай 2 буюу 1-тэй тэнцүү байна. За дараа нь жишээ 3 логарифм 2-ыг үрждэг нь логарифм 6 суурьтай язгуурын дор 5 хасах нь логарифм 6 суурьтай 125. За энэ 2 гэдэг маань энэ язгуурын дор 5-ын зэрэг болоод ороод ирэхээр энэ маань логарифм 6 суурьтай 5 хасах нь логарифм 6 суурьтай 125. Буюу энэ маань логарифм 6 суурьтай 5-ыг хуваах нь 125 гээд энэ хоёр хураагдаад логарифм 6 суурьтай 1-ийг хуваах нь 25 болж байгаа. За дараагийнх нь 3-ийн 2-ыг үрждэг нь логарифм 3 суурьтай 4 нэмэх нь логарифм 3 суурьтай 5 хасах нь 3-ыг үрждэг нь логарифм 3 суурьтай 2. За энэ маань 3-ийн логарифм 3 суурьтай 4-ийн 2 зэрэг нэмэх нь логарифм 3 суурьтай 5 хасах нь логарифм 3 суурьтай 2-ийн 3 зэрэг болчихно. За тэгээ эндээс 3-ийн бүгдийн логарифм 3 суурьтай оруулаад бичих юм бол 8-ыг үрждэг нь 5 хуваах нь 8. 8-г нь 16-г үрждэг нь 5 хуваах нь 8. За тэгэхээр энэ 16 8 2 хураагдаад энэ маань 3 суурьтай логарифм 3-ийн за энд 2 үлдсэн 2-ыг 5-аар үржүүлээд 10 буюу энэ маань суурь логарифмын суурь зэрэг 2 маань зэргийн суурь 2 маань ижилхэн байгаа учраас энэ маань 10-тай тэнцүү логарифмын үнцээ адилтгалаад. За дараагийнх нь логарифм 2 суурьтай 3 нь А, логарифм 2 суурьтай 7 нь Б-тэй тэнцүү бол логарифм 42 суурьтай 56-г А, Б-гээр илэрхийлээрэй гэж байгаа. За тэгэхээр энийг суурийг солиод 2 суурьтай болгоод биччихье. Логарифм 2 суурьтай 56-г хуваах нь логарифм 2 суурьтай 42. За одоо 56-га логарифм 2 суурьтай 56-га 8-ыг үрждэг нь 7 гэж задлжээ. За 42-ыг болохоор логарифм 2 суурьтай 2-ыг үрждэг нь 3, үрждэг нь 7 гэж задлжээ. За тэгэхээр одоо энэ маань логарифм 2 суурьтай 8 маань 2-ын 3 зэрэг нэмэх нь логарифм 2 суурьтай 7. За энд болохоор логарифм 2 суурьтай 2 дээр нэмэх нь логарифм 2 суурьтай 3 нэмэх нь логарифм 2 суурьтай 7 болчихно. За тэгэхээр эндээс тэнцүү эхнийх нь болохоор 3 дээр нэмэх нь логарифм 2 суурьтай 7
Энд 1 дээр нэмэх нь логарифм 2 суурьтай 3 нэмэх нь логарифм 2 суурьтай 7 болоод логарифм 2 суурьтай 7-гийн оронд b-гээ 2 суурьтай 3-ийн оронд a-гаа орлуулчих юм бол 3 дээр нэмэх нь b, 1 дээр нэмэх нь a, нэмэх нь b-тэй тэнцүү болж байгаа. За дараагийн жишээ маань 10-ын x зэрэг тэнцүү a, 10-ын y тэнцүү b, 10-ын z зэрэг тэнцүү c бол логарифм ab суурьтай c квадратыг олоорой гэсэн. За тэгэхээр энд 10 суурьтай x тэнцүү a гэдгээс эндээс x нь 10 суурьтай логарифм a-тай тэнцүү, 10 суурьтай y тэнцүү b гэдгээс y маань логарифм b-тэй тэнцүү, 10 суурьтай z тэнцүү c гэдгээс z нь логарифм c-тэй тэнцүү. За тэгэхээр логарифм ab суурьтай c квадрат гэдгээ за суурийн солиод биччихээр 10 суурьтай логарифм c квадратыг хуваах нь 10 суурьтай логарифм ab. За тэгэхээр энд 2-ыг үрждэг нь логарифм c. За энд логарифм a дээр нэмэх нь логарифм b болчихно. За тэгээд логарифм c-гийн оронд z-ийг, логарифм a-гийн оронд x-ийг энэ b логарифм 10 суурьтай бай. Логарифм b-гийн оронд y-гээ орлуулчих юм бол за энэ 2z дээр z-ийг хуваах нь x дээр нэмэх нь y гарч ийна гэсэн үг. За x, y, z нь эерэг бүхэл тооны хувьд логарифм 2 суурьтай x дээр нэмэх нь 2-ыг үрждэг нь логарифм 4 суурьтай y, нэмэх нь 3-ыг үрждэг нь логарифм 8 суурьтай z 1-тэй тэнцүү тэнцэтгэл биелдэг байх юм бол 2-ын x, y, z илэрхийллийн утгыг олоорой гэсэн. За тэгэхээр 2-ыг үрждэг нь логарифм 4 суурьтай y гэдэг маань 2-ыг үрждэг нь логарифм 2-ын 2 зэргийг хуваах нь y буюу энэ маань 2-ыг хуваах нь 2, үрждэг нь логарифм 2 суурьтай y болоод энэ 2-ууд хураагдаад логарифм 2 суурьтай y. За 3-ыг үрждэг нь логарифм 8 суурьтай z гэдэг маань 3-ыг үрждэг нь логарифм 8 гэдэг маань 2-ын 3 зэрэг z болоод энэ маань 3-ыг хуваах нь 3 буюу логарифм 2 суурьтай z гэд энд логарифм 2 суурьтай z-тэй тэнцүү болж байгаа. За тэгэхээр логарифм 2 суурьтай x дээр нэмэх нь 2-ыг үрждэг нь логарифм 4 суурьтай y, нэмэх нь 3-ыг үрждэг нь логарифм 8 суурьтай z гэдэг маань логарифм 2 суурьтай x, нэмэх нь логарифм 2 суурьтай y, нэмэх нь логарифм 2 суурьтай z буюу эдгээр маань нийлбэр байгаа учраас логарифм 2 суурьтай x, y, z-ийн үржүүр болчихно. За тэгээд энэ маань 1-тэй тэнцүүгээд нэг маань нэгээсээ логарифм авчих юм бол логарифм 2 суурьтай 2-тэй тэнцүү буюу эндээс x, y, z-ийн үржүүр маань 2-тэй тэнцүүгээ гараад ирж байгаа. За тэгэхээр 2-ын x, y, z-ийн үржүүр буюу x, y, z-ийн үржүүр маань 2-тэй тэнцүү учраас 2-ын 2 зэрэг гээд 4-тэй тэнцүү байх нэ. За эсэлтийн ерөнхий шалгалтын 2015 онд ирсэн бодлого логарифм 3 суурьтай 9-ний логарифм 2 суурьтай 5 зэрэг. За логарифм 3 суурьтай 9 гэдэг маань 3-ын 2 зэрэг болоод за тэгээ энэ маань логарифмын 2 суурьтай 5 зэрэг гээд за энэ дотор талын логарифм маань логарифмын үндсэн чанараар 2-тэй тэнцүү. Тэгээд энэ логарифм 2 суурьтай 5 буюу энэ суур зэрэг 2 маань ижилхэн байгаа учраас мөн 5-тай тэнцүү буюу C хариу зөв байх нэ. За дараагийнх нь 2016 онд ирсэн бодлого логарифм 3 суурьтай 4-ийг хуваах нь логарифм язгуурын дор 3 суурьтай 8-ын утгыг олоорой гэсэн. За тэгэхээр энэ маань логарифм 3 суурьтай 2-ын квадрат. Энэ маань болохоор логарифм 3-ын 2-ны 1 зэрэг, энд 2-ын 3 зэрэг. За тэгээ энд 2-ыг үрждэг нь логарифм 3 суурьтай 2.
За энд 3-ыг хуваах нь 2-ны 1. За тэгээ энд логарифм 3 суурьтай 2 болоод за энэ логарифм 3 суурьтай 2-ууд хураагдчихна. За тэгээ 2-ыг хуваах нь 6 буюу энэ 2 хураагдаад 3-ны 1-тэй тэнцүү байх нэ. 3-ны 1 гэдэг маань А хариун зөв байна те. За тэгвэл эсэлтийн ерөнхий шалгалтын 2017 онд ирсэн бодлого. За энэ А, Б, С гэсэн тоонуудыг ирэмбэлхийн. Тэгэхээр А нь болохоор логарифм 8 суурьтай 2-ын 7 зэрэг буюу энэ маань логарифм 8 гэдэг маань 2-ын 3 зэрэг. За тэгээ 2-ын 7 зэрэг буюу 7-г хуваах нь 3 гээд 7-г хуваах нь 3-ыг өөрчдөг нь логарифм 2 суурьтай 2 гээд эндээс 3-ны 7. За Б гэдэг маань болохоор логарифм 4 суурьтай 2-ын 5 зэрэг буюу за энэ маань логарифм 2-ын 2 зэргийг өөрчдөг нь 2-ын 5 зэрэг. Гээд энэ маань 5-ыг хуваах нь 2-ыг өөрчдөг нь логарифм 2 суурьтай 2 гээд энэ маань 2-ны 5-тай тэнцүү. За С нь болохоор логарифм 2 суурьтай 2-ын хасах 5 зэрэг буюу энэ маань хасах 5-ыг өөрчдөг нь логарифм 2 суурьтай 2 буюу хасах 5-тай тэнцүү. За тэгэхээр эднэрт ижил хуваар өгчих юм бол А нь болохоор 3-ны 7. За энийг 6 гэсэн хуваартай болохгүй энд 2-оор өгөөд 6-ны 14. За Б нь болохоор 6 гэсэн хуваартай болох юм бол 2-ны 5-даа 3 гэсэн ижил хуваар өгөөд 6-ны 15. За С нь болохоор хасах 5. За тэгэхээр хамгийн бага нь С. За дараа нь А, дараа нь Б байна гэсэн үг. За ингээд Б. Тэгэхээр САБ буюу Б хариулт нь зөв байх нэ. За дараагийнх нь 2018 онд эсэлтийн ерөнхий шалгалтанд ирсэн бодлого. Логарифм 7 суурьтай 2 нь А-тай тэнцүү бол логарифм 14 суурьтай 28-ыг А-гаар илэрхийлээрэй гэв. За тэгэхээр логарифм 14 суурьтай 28А логарифм 2 суурьтай 28-ыг хуваах нь логарифм 2 суурьтай 14 болгоод за биччихье. За одоо 28-ыг логарифм 2 суурьтай 4-ийг үрждэг нь 7 гэдэг чинь 14-ийг логарифм 2 суурьтай 2-ыг үрждэг нь 7 гэдэг чинь. За тэгэхээр энэ маань логарифм 2 суурьтай 4-дээр нэмэх нь логарифм 2 суурьтай 7. Энд болохоор логарифм 2 суурьтай 2 дээр нэмэх нь логарифм 2 суурьтай 7. За тэгэхээр логарифм 2 суурьтай 4 гэдэг маань 2-ыг үрждэг нь логарифм 2 суурьтай 2. За логарифм 2 суурьтай 7. Логарифм 2 суурьтай 2 нэмэх нь логарифм 2 суурьтай 7. Одоо логарифм 2 суурьтай 2 гэдэг маань нэгтэй тэнцүү. Тэгээ 2 дээр нэмэх нь логарифм 2 суурьтай 7-гийн оронд А-г орлуулчих. За энд 1 дээр нэмэх нь А болчихно. За тэгэхээр 2 дээр нэмэх нь А, хуваах нь 1 дээр нэмэх нь А гэсэн шийд гарч ирж байна тийм ээ. За дараа нь эсэлтийн ерөнхий шалгалтын 2019 онд ирсэн бодлого 7-гийн логарифм 7 суурьтай 4 гэдэг маань логарифмын үндсэн адилтгалаар 4-тэй тэнцүү байна. За логарифм тэгштгэл. Логарифм А суурьтай Fx, логарифм А суурьтай Gx гэсэн энэ тэгштгэл ижил суурьтай байвал логарифмуудыг хаяад логарифмын арын илэрхийллүүдийг тэнцвүүлдэг. Fx нь Gx-тэйгээ тэнцүү байдаг гэсэн үг. За тэгэхээр эндээс логарифм 2 суурьтай 4x нь 3x-тэй тэнцүү байна те. 3-тай тэнцүү. Тэгэхээр логарифмын арын илэрхийлэл тгээс их буюу x нь тгээс их байна. Өөрөөр хэлэх юм бол тодорхойлогдох муж маань тгээс нэмэх хязгааргүй байна гэсэн үг. За тэгвэл логарифм 2 суурьтай 4x гэдэг маань 3-тай тэнцүүгээд 3-аас 2 суурьтай логарифм авахаар 2-ын 3 зэрэг болоод 4x тэнцүү 8. Эндээс x тэнцүү 2 гэсэн шийдтэй. 2 нь 0-аас их учраас шийд мөн байна гэсэн үг. За дараагийнх нь
логарифм 3 дээр нэмэх нь логарифм 2 суурьтай x-ээс хасах нь 7, логарифм 2 суурьтай 2x дээр нэмэх нь 3. За эхлээд тодорхойлогдох мужийг бодохоор x-ээс хасах нь 7 тгээс эрсэх, 2x дээр нэмэх нь 1 тгээс эрсэх. За энд x нь 7-оос их. За энд x нь хасах 2-ны 1-ээс их. За тэгээд энэ хоёрын огтлцож байгаа хэсэг маань манай пунктын тодорхойлогдох муж байх хэвээр. Нэг нь хасах 2-ны 1-ээс их, нөгөөх нь 7-оос их. За тэгэхээр тодорхойлогдох муж маань 7-оос нэмэх хязгааргүй байна гэсэн үг. За тэгэхээр 3 дээр нэмэх нь 2-ыг үрждэг нь логарифм 2 суурьтай x-ээс хасах нь 7 тэнцүү логарифм 2 суурьтай 2x дээр нэмэх нь 1. За тэгэхээр эндээс логарифм аваад өччихээр энд 3-ын 2 зэрэг үрждэг нь x-ээс хасах нь 7-гийн 2 зэрэг тэнцүү логарифм 2 суурьтай 2x дээр нэмэх нь 1. За одоо хоёулаа 2 суурьтай логарифм болсон учраас 2-ын 3 зэрэг юм байна. 2-ын 3 зэрэг. За логарифмуудыг хайчаар 8-ыг үрждэг нь x квадратаас хасах нь 14x нэмэх нь 49. За тэнцүү 2x дээр нэмэх нь 1. За тэгэхээр энийг эмхтэгчгээр 8x квадратаас хасах нь 114x нэмэх нь 391 тэнцүү тэг гэсэн тэгштгэл болоод эндээс x1 нь болохоор 8.5 x2 нь болохоор 575 гээд энэ 575 шийд биш. Яагаад гэвэл 7-оос бага байгаа учраас шийд болохгүй гэсэн үг. За логарифм тэнцэтгэл биш. За логарифм a суурьтай fx логарифм a суурьтай gx-ээс их байх юм бол a 1-ээс их бол тэмдгээ хадгалдаг. a тэгээс их 1-ээс бага байх юм бол тэмдэг нь нөгөө тишээ харцдаг. Логарифм a суурьтай fx нь логарифм a суурьтай gx-ээс бага байх юм бол a нь суурь нь 1-ээс их байх юм бол тэмдгээ хадгална. Тэгээс 1-ийн хооронд байх юм бол нөгөө тишээ харчна. Тэмдэг нь эсрэгээрээ өөрчлөгдөнө. Логарифм a суурьтай fx нь логарифм a суурьтай gx-ээс их юм уу тэнцүү байх юм бол a нь 1-ээс их байх юм бол тэмдгээ хадгална. a нь тэгээс 1-ийн хооронд байх юм бол тэмдэг нь нөгөө тишээ харчдаг гэсэн үг. За логарифм a суурьтай fx нь логарифм a суурьтай gx-ээс бага юм уу тэнцүү ба a 1-ээс их байх юм бол fx нь gx-ээс бага буюу тэмдгээ хадгална. Тэгээс 1-ийн хооронд байх юм бол тэмдэг нь эсрэгээрээ өөрчлөгддөг гэсэн үг. За энэ функцүүдийн тодорхойлогдох муж буюу логарифмын арын илэрхийлэл тэгээс эрс их байх ёстой учраас fx, gx хоёр хоёулаа тэгээс эрс их байна. За жишээ нь за энэний тодорхойлогдох мужийг олчээ. Тэгэхээр x-ээс хасах нь 2 нь тэгээс эрсэх, x дээр нэмэх нь 4 нь тэгээс эрсэх. За тэгэхээр эндээс x нь 2-оос их, x нь болохоор хасах 4-өөс их. Тэгэхээр тодорхойлогдох муж маань 2-оос нэмэх хязгааргүй болчихно гэсэн үг. За тэгэхээр энэ хоёр нь логарифмынхаа арын илэрхийллийн зэрэг болоод ороод ирнэ. За тэгээд логарифм 0.5 суурьтай x дээр нэмэх нь 4 болчихно. Энэ 0.5 маань 1-ээс бага байгаа учраас тэнцэтгэл бишийн тэмдэг эсрэгээрээ өөрчлөгдчихнэ. Тэгэхээр x квадратаас хасах нь 4x нэмэх нь 4 гэдэг маань x дээр нэмэх нь 4-өөс их болчихно. Тэгэхээр эдгээр хураагдаад x квадратаас хасах нь 5x тэгээс их болно. x-ийг хаалтны юм гаргахаар x-ээс хасах нь 5 болоод энэ нь тэгээс их. За тэгэхээр эндээс x тэнцүү тэг, x тэнцүү 5 гэсэн шийдүүд гарч ирээд тэг 5 хоёроо тоон шулуун дээр орлуулна. За энэ хоёр нь орохгүй. За тэгийн надлаас хасах нэгийг аваад орлуулахаар хасах нэгээс хасах нь 6 гэд нэмэх тэмдэгтэй. Энэ хоёрын голоос 4-ийг аваад орлуулахаар хасах тэмдэгтэй. 5-ын энэ талаас 6-г аваад орлуулахаар нэмэх тэмдэгтэй. За тэгэхээр тэнцэтгэл бишийн шийд маань энэ нэмэх тэмдэгтэй хэсэг маань шийд болно. Тэгээс их гэж байгаа учраас энийгээ тодорхойлогдох мужтайгаа давхцуулах юм бол энэ хоёроос нэмэх хязгааргүй байх ёстой тодорхойлогдох муж маань. Тэгэхээр манай шийд маань 5-аас нэмэх хязгааргүй гэсэн хэсэг маань шийд олно гэсэн үг. За анхаарлаа хандуулсанд баярлалаа. Амжилт хүсье.